асуулсан. За хууль тогтоомжийн тухай хуулийг зарчмын үед бол дэмжиж байгаа. Дэмжиж санал өгсөн. Анх дугаар хилцүүлэг дээр ажлын хэсгийн гаргасан зарим саналууд дээр тодруулах асуудал байна. Нэгдүгээрт хүний эрхийн үнэлгээ хийх гэсэн асуудлууд байгаа дээр ажлын хэсгийн гаргасан буюу санал гаргасан улсын их хурлын гишүүн сайн зориг төслийн 1-р зүйлийн 15 дахь заалтын 41-ийн 4 дахь хэсгийг хасах гэсэн байна. Энэ нь улсын их хурлын тамгын газрын дэргэдэх судалгааны асуудал эрхэлсэн хүрээлэн хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээг хийсэн эсэхтэр нь бас дүгнэлт гаргах гэсэн ийм заалт байгааг хассан байна. Энэ ер нь одоо яг энэ үнэлгээнд сөргөөр нөлөөлөх үгүй юу гэдэг ийм асуулт байна. Хоёр дахь нь болохоор ашгүй ажлын хэсгийн гаргасан саналыг байнгын хороо дэмжээгүй байна. Дэмжээгүйгээр гендерийн мэдрэмжтэй байх тал дээр нь одоо энэ 17-гийн 3-3 ялгарлан гадуурхахгүй таслал гендерийн мэдрэмжтэй байх гэсэн заалт хэвээр үлдэх үү гэдэг ийм одоо асуудал байна. Дэмжээгүүд бас талархлаа илэрхийлье. Ер нь бол энэ гендер гэдэг үгнээс хүмүүс ер нь их айгаад байдаг. Зүгээр нэг дарга болох гэсэн гэдэг эмэгтэйчүүдийн асуудал юм шиг маш буруугаар ойлгож одоо цааргалаад байдаг. Тэгэхээр энэ гендерийн мэдрэмжтэй гэдэг асуудлын нэг одоо төрийн бодлогын талаар би одоо бас хэлж яагаад энэ их чухал юм бэ гэдгийг одоо бас хэлье. Энэ төслийг одоо дэмжээгүйг бас дэмжиж шинэ гендерийн мэдрэмжтэй байх шалгуурыг улсын их хурлын гишүүд маань дэмжиж өгөөсэй гэж хүсэж байна. 0-3 насны хүүхдээ асарж байгаа эцэг эхийн тэтгэмж гэж одоо бас хөтөлбөр нийгмийн хамгааллын яамнаас олгодог. 2017 оноос хойш энэ хөтөлбөр одоо хэрэгжиж байгаа тухайн үедээ бол зөвхөн их буюу эмэгтэйчүүдийг цалинтай ээж гэсэн одоо нэрийдлэр тийм ээ одоо нэршлэр олгож эхэлсэн. Тэгэхээр 0-3 насны хүүхдээ асарж байгаа одоо эмэгтэйчүүдэд л одоо энэ хөт тэтгэмжийг олгож байсан бол үүн дээр цэцдэр 2021 онд маргаан үүсгэж би яг тухайн үед сайдаар ажиллаж байсан 21 оноос хойш эцэг болон их буюу одоо хүүсээр ялгарлахгүй ийм одоо саналыг бол гаргасан. Тэгэхээр анхны энэ бодлого маань зөвхөн эмэгтэйчүүдийг л хүүхдээ харах ёстой юм шиг ийм төрлийн бодлого хүртэл гарсан энэ гендерийн ялгарлалыг үүсгэсэн байгаа. За яг одоогийн байдлаар бол 3000 орчим одоо залуу аавууд яг энэ хүүхдээ гэртээ хараад асраад сууж байгаа аавууд байдгаа. Тэгэхээр төрийн бодлого ч гэсэн өөрөө энэ гаргаж байгаа хууль тогтоомжоор хүүсээр ялгарлаж болохгүй юм аа. Альваад хууль тогтоомж цаана ийм нөлөөллийг үзүүлдэг юм цаана одоо далд ухамсарт зөвхөн эмэгтэйчүүд л хүүхдээ гэртээ хараад одоо суух ёстой юм шиг ийм ойлголтыг төрүүлж байгаа нь бол буруу юм аа гэдэг ийм одоо санаа явж байгаа учраас альва хууль тогтоомжийг гаргахаас өмнө яг юм хүүсээр ялгарлсан одоо бодол байна уу үгүй юу гэдгийг гаргаж байх юм бол ийм асуудал одоо бас гарахгүй. Ийм учраас энэ одоо заалтыг үлдээж өгөөсөө. За мөн түнчлэн одоо яг энэ хүний эрхтэй холбоотой энэ зүйл залтууд нь яагаад чухал юм бэ гэхлээр саяны одоо энэ 0-3 насны хүүхдээ асарч байгаа эцэг эхчүүдийн хөдөлмөрлөх эрхэд бол бас ноцтойгоор халтсан гэж үзэж болох үс заалт байгаа. Яагаад гэвэл 0-3 нас хүртэл зөвхөн одоо хүүхдээ хараад л гэртээ асарч байгаа хүмүүс л одоо энэ тэтгэмжид хамрагддаг. Альва одоо жижиг цагийн ажилч байдаг юм уу ямар ч төрлийн ажил эрхлэл эхлэх юм бол энэ одоо тэтгэмж зогсдог нь бол эргээд одоо хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бус ийм бодлогыг төр өөрөө явуулсан байгаа юм аа. Тэгээд сайд байхдаа би ууг нь бол яг энэ 0-3 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд дэмжлэг болёо. Хүн амаа өсгөх бодлого мөн л юм бол хүүхэд дүнгиж төрөнгүүт нь залуу гэр бүлд нэг удаа одоо шууд 3 сая төгрөг олгодог байх ийм зарчимтай байвал яасан бэ гэдэг ийм саналыг тухайн үед дэвшүүлээд бас явж исэн. Ийм учраас ер нь бол альва бодлого дээр яг энэ хүний эрх талаас нь за мөн түнчлэн гендерийн талаас нь анхаарах нь зүйтэй юм а гэж. Тэгээ миний ойлгосон зөв үү? Яг энэ дэмжээгүй саналыг дэмжих юм бол гендер. За Одсоронгийн номын чим гишүүн хариулна. За ариун цай гишүүний асуултанд хариулъя. Эхний энэ 41-ийн 4 дээр буюу за хууль боловсруулагч, санаачлагч өөрөө хууль тогтоомжоо төслөө оруулаад ирэхээр түрүүн хэлсэнтэй хүний эрх хэрэгжүүлэх хязгаарласан ийм зохицуулт орж ирж байгаа бол заавал энэ аргачлалын дагуу тохирсон байна уу, зорилгодоо нийцсэн байна уу, хуулийн дагуу байна уу гэд энэ нөгөө нэг аргачлалаар бид нар тэр өөрсдөө шалгаж орж ирэх юм. Энийг нь 41-ийн 4 дээр улсын хурлын тамгын газрын хажуудах эдгээр судалгааны байгууллага давхар ингээд хянаж 5 өдрийн дотор дүгнэлт гаргана гэсэн юм байгаад байгаа. Тэгэхээр бидний хувьд бол хууль санаачлагчийн бүрийн эрх байна. Өөрийн одоо хүний эрх хэрэгжүүлэх хязгаарлалтай холбоотой хууль дээр хүний эрхийн комиссоос бид нар санал авна. Дахиад дээр нь 41-ийн 8 дээр бүрдүүлбэрийн шатанд тамгын газар дахиад шалгалт энэ
энэ дээр бүрдүүлбэр дээр нь шалгадаг. Энэ одоо хүний эрхийн аргачлалаа хийсэн байна уугүй юу гэдгийг. Тэр энэ давхар ийм шалгалт байх нь зохимжгүй. Дээр нь үнэхээр одоо бид нар улсын хурлын гишүүд байнгын хороогоор энийг хилцэх тохиолдолд үнэхээр давхар энийг нь дахиж бид нар шалгах ёстой байна гэх юм бол объектив байдлаар хөндлөнгөөс тамгын газар хин нэгний өмнөөс энэ дээр нь аргачлал зөв байна буруу байна гэдэг дүгнэлтийг гаргана гэхээсээ илүүтэйгээр байнгын хороо гишүүдээс гарсан саналаар мэргэжлийн байдлаар зөвлөн туслах одоо чиг үүргийнхаа дагуу энэ дүгнэлтийг гаргах нь зүйтэй маа гэдэг байдлаар энийг хасах нь зүйтэй гэж ажлын хэсгээр ч гэсэн санал нэгдсэн. Тэгэхээр энийг нөгөө сайн зураг гишүүн маань илүү өмнө нь гишүүний хуваараа гаргацсан санал байсан болохоор ажлын хэсэг бас энийг дэмжиж хасах нь зүйтэй гэж үзэж байгаамаа. За хоёр дахь асуудал болох гендерийн мэдрэмжийн асуудал байна. За энэ дээр бол энэ хүний эрх хэрэгчлөлөө хязгаарлахдаа ямар шалгуур байх вэ гэдэг энэ асуудал байгаа. Тэгэхээр та яг нөгөө энэ анх орж ирсэн төслийг нь харах юм бол ялгуурлан гадуурхгүй байх, дээр нь гендерийн мэдрэмжтэй байх гэсэн хоёр үг байгаад байгаа. За тэгээд дээр нь бид нар ялгуурлан гадуурхгүй гэдэг дээр хүүсээр ялгарлахгүй буюу гендерийн тэгш байдал гэдэг юм маань өөрөө орчдөг. Гендерийн мэдрэмж гэж юу юм бэ гэдэг бид нар судлаад үзсэн чинь ерөөсөө нөгөө энэ хүчин зүйлүүдийг одоо хүүсэд өөрөөр нөлөөлж гинүү үгүй юу гэдгийг анхаарч тооцох хүсэл эрмэлзэл мэдлэг чадварын тодорхойлсон ойлголт байгаа юм. Тэгэхээр энэ нөгөө нэг ялгуурлан гадуурх гендерийн тэгш байдал буюу ялгарлахгүй гэдэг энэ нөгөө нэг хэм хэмжээ гэхээс илүү хүсэл зоригийг хараад байгаа. Тэгээ бид нар хэм хэмжээг одоо юу гэдгийг аргачлалын дагуу энийг тооцоолохдоо тэр хүсэл зориг байна уу гэдгийг хуулийн дээр объектив байдлаар дүгнэх боломжгүй учраас ялгуурлан гадуурх гэдэг дээр гендерийн тэгш байдлыг хангасан уу юу гэдэг маань орж байгаа учраас гендерийн мэдрэмж гэдэг үгийг бид нар хууль хэрэглээний шатанд хэн яаж хэрэглэх нь ойлгомжгүй байдал үүсэх учраас мэдрэмж буюу энийг субъектив байдлаар хандах юмыг болио. Гендерийн тэгш байдал буюу ялгуурлан гадуурхгүй байх гэсэн энэ шалгуур бол байх зүйтэй гэж ажлын хэсгээс санал дүгнэлт гарсан байнамаа. За аюулшийн хариун зэ гишүүн тодруулъя. Тэгэхээр гендерийн мэдрэмжтэй гэдэг үгийг хасъя гэдэг ажлын хэсгийн саналыг хуульцсан байнгын хороо дэмжээгүй буюу дэмжээгүй саналыг дэмжих юм бол гендерийн мэдрэмжтэй гэдэг нь үлдэх юм байна гэж би ойлголоо. Ийм учраас одоо энэ дээр тухайн үед нь би бас гишүүдтэй анхааруулж ажлын хэсгийн саналыг дэмжихгүй байхыг одоо бас хүсье. Энэ гендерийн мэдрэмж үнэлгээ гэдэг юмыг би одоо дөнгөж одоо гаргаж ирээд байгаа юм асуудал огт биш. Энэ бол засгийн газрын 2016 оны 59-р тогтоолоор 6 аргачлал одоо батлагдсан байдаг. Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагыг одоо судлахдаа энэ гендер эрхтгч байдлыг хангах тухай хуульд нийцүүлэх шаардлагыг тухайн үедээ бол бас тогтоосон байдаг. За гендерийн үндэсний хороо төрийн ажлын албанаас 2018 онд одоо энэ гендерийн нөлөөллийн үнэлгээг хийх аргачлалыг бас боловсруулсан улсын их хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар, хүний эрхийн комисс холбогдох яамдыг одоо бас оруулсан хууль тогтоомжийн төсөлд үнэлгээ хийх арга зүйг нь одоо бас боловсруулсан байдаг юм аа. Тэгэхээр энэ бол бэлэн байгаа аргачлалаа гэдгийг бас сануулж хэлье. Баярлалаа. Нанцтай Наранбаатар гишүүн асуулсан. За гишүүд энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээ сүүл улсын хурлаар өргөн баригдсан орж ирж байгаа хоёр ч хуулийн төсөлтэй танилцж байхад хүний эрхийн зөрчилтэй гэж хэлж болохоор бас үндсэн хууль зөрчсөн гэж хэлж болохоор ийм тохиолдлууд орж ирээд байна. Тухайлах юм бол байгаль орчин уур амьсгалын яамнаас өргөн барьсан байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль гэдэг сая орж ирээд хэлц хэсгэн дэмжигдээл явсан л та. Тэг үзэл баримтлалыг харахаар зэрэг үндсэн хуулийн заалт дурдсан Монгол улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах ийм эрхтэйгээд за доторх заалтыг харахаар зэрэг аливаа нэгэн томоохон уул уурхайн ч юм уу төсөлд явахдаа багийн иргэдийн нийтийн хурлаас санал авдгийг одоо болиулсан байх жишээ. Шалтгаан нь болохоор зэрэг хугацаа алддаг багийн иргэдийн нийтийн хурал одоо мөд хуралдаж өгдөг, эрчим хүрдэггүй тэгээ төсөл гацаанд ордог гэсэн шалтгаанаар ингээд тэр заалтыг авцсан байх. Уг нь бол одоо тэр малчтын тэр суманд амьдарч байгаа хүмүүс эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа юугүй юу ямар одоо сөрөг нөлөөл байна уу гэдгийг тэр улсууд л мэднэ л тэгээ багийн иргэдийн нийтийн хурлаар одоо хэлцээд энэ төсөл дээр санаа оноогоо яриад ингээд тогтоол гаргаад өгдөг. Тэгээ энийг хасцсан хууль орж ирж байх юм. Бас нэг кейс байгаа тосгоны эрх зүйн байдлын тухай хууль нэг жилээр ингээ хоош сая 6 сарын 1-ээс эхлээ хэрэгжих ёстой байсан.